Энэ бүх төлөвлөж байна. Тарих угаах урлаг буюу хүснээ хүртэх жор. Зохиогч Дэв Лаханы. Орчуулсан ононгийн чин зэрэг. Цэрэн жавын мөнх туяа. Номыг уншсан Баццгийн Пүрэв Давг. Нэгдүгээр бүлэг. Арга зал хэрэглэхгүй. Тус номын өмнөх үгэнд бусдыг ятхан синхруулах урлагийг сонирхон судлахад хүргэсэн хүүхэд ахуй насны минь шашинлаг ур амьсгалын талаар би товчхон өгүүлсэн билээ. Миний хувьд энэ замаар эргэлт боцолтгүй замнахаар шийдэхтэй олж мэдсэн чухал зүйл бол хүмүүсийн ухамсарыг заллин эхлэх нь бусдыг ятхан синхруулах чадвар гэх үгтэй нэг талаар ижил төстэй мэт байвч угтаа талуудын хооронд урт хугацааны хилцээр байх боломжгүй. Зөвхөн төр зүрийн үр дүнд хүрэх зорилгоор ятхан синхруулах оролдлого хийх төдий зүйл юм гэдгийг ухамсарласан явдал юм. American Heritage төлбөчөгт заллим эхлэх, аргалан заллах гэдэг үгийг хувийн ашиг хонжоо гаргаж авах зорилгоор бусдад чин сэтгэлээсээ бус, зохиомол, шударгуус байдлаар нөлөөлөхийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолт нь ятхан итгүүлэх, аргалан заллах гэсэн ойлголтыг харьцуулж үзэх үед хамгийн оновчтой ялгаа гаргаж байна. Учир нь аргалан заллах үед ашиг хонжоо олж байгаа цорын ганц этгээд бол заллим эхлэх үйлдэлийг санаачлагч билээ. Дээрх төл бичигт ятхан итгүүлэх гэх үгийг тодорхой баримт дээр түшиглэж, бусдаас гуйх, хүсэх замаар тодорхой үйлдэл хийх, бусдын санаа бодлыг хүлээж авахд хүргэх үйл явц гэж тайлбарласан байдаг тул та харьцуулаад үз. Бусдыг ятхан итгүүлэх гэдэг нь аль аль талдаа ашигтай бөгөөд нэг ижил үзэл санааг бий болгож харилцан ойлголцох боломж юм. Аргалан заллах гэдэг нь зөвхөн нэг тал буюу заллагч этгээдийн хувьд үнцэнтэй байдаг. Заллим эхлэгч нь зөвхөн хувийн ашиг хонжоог харж, өөрийн зорьсон зүйлдэл хүрэх сонирхолтой байдаг агаад заллим эхлэх үйл ажиллагаанд чиглэгдэж буй хүний ашиг сонирхол, зорилго, хожмын үр дагавар зэргийг огтхон ч хамаардаггүй. Худал хэлэх буюу ямарваа нэгэн чухал мэдээллийг нуун дарагдуулах нь аргалан заллахын бас нэгэн хэлбэр юм. Учир нь мэдээлэл сайн авсан эсвэл оновчтой сэтгэдэг хүн ямартаач аргалан заллагч хүнд үр ашигтай шийдвэр гаргах нь ховор байдаг. Аргалан заллагч хүнээ төөнчлөн үе олон дүрм журм нөхцөл болцлыг тодорхойлохыг ирмэлзэж, үүнийхээ үндсэн дээр өөрийн арга барилыг цааш нь хэрэгжүүлдэг. Ингэхдээ аргалан заллагч этгээдтэй яг л өөртөө нь ижил зэвсгээр тэмцэхийг ирмэлзсэн хэн бугаач амин хувийн ашиг хонжоо гаргаж авах зорилготой зохиомол нөлөөлөлд илүү их өртдөг. Нэгэн удаа би аргалан заллах талаар алдарт сэтгэл судлаач Анжела Дейлитэй ярилцаж суухад тэрээр аргалан заллах үзэгдэл нь тавьсан зорилгоос хамаарч эерэг сөрөг байхын ялгаа юу вэ гэж асуусан юм. Хэрвээ өдөө шороо унтах юм нь миний бяцхан үр жигнэмэг идэхийн тулд уутын задал бол би түүнд нэг бол нэг ширхгээ гэдэх эсвэл нэгийг ч амсахгүй байх гэсэн сонголт байгаа тухай түүнд тайлбарладаг. Хэрманч тэр даруй нэгийг идэхийг хүснэ. Энэ маягаар би түүнд сонголт хийх хийсвэр хоосон болзол тавьж буй хэдий ч тодорхой хэмжээ хязгаараас хитрээгүй байж болох зүйл гэж үзэж байна. Энэ бол яалтчгүй аргалан заллах үзэгдэл хэдий ч үнийг би хүүхдийнхээ сайн сайхан байдлын төлөө л хийж байгаа. Нойр болох хамгаас чухал зүйл үлээ гэж тэрээр ярьсан юм. Мэргэжлийн сэтгэл судлаачтай ярилцах бүрээд аргалан заллах, ятхан ойлгуулах хоёрын хоорондын гол ялгаа нь эцсийн зорилго гэсэн дүгнэлтэнд би хүрдэг юм. Эрх мэдлийн 48% номонд Роберт Грен илүү хатуу тодорхойлтыг өгч байгаа аж. Тэрээр нөлөө үзүүлэх гэсэн оролдлого бүр аргалан заллах явдал мөн гэсэн байдаг. Хүн бүр амьдралд гуядаж ганц удаач болов хэн нэгэнд аргалуулан заллуулахад хүрч байсан бизээ. Нэн ялангуяа хуучин машин худалдан авагчид үүнд олонтоо өртөж байдаг. Хэдийгээр би борлуулагч нарыг буруутгахыг огт хүсэхгүй байгаа ч дээрх жишээ нь та бидний сайн мэддэг зүйлийг ил тодор харуулж буй юм. Тэгэхээр худалдан авагчийн шийдвэр гаргах үйл явцад дүн шинжилгээ хийгээд үзье. Нэм гаргийн үд дунд та гэр бүлийнхээ хүнтэйгээ зоогийн газарт хооллонгоо шинэ машин худалдаж авах талаар ярилцаж байна гэд төсөөлөд үзье. Танд одоо өөрт чинь байгаагаас илүү орчин үеийн хэв загвартай машин хэрэгтэй болно. Гэвч та автомашины дилерээс хамгийн сүүлийн үеийн загварын машиныг худалдаж авахын тулд асар их мөнгө төлөхийг хүсэхгүй. Нэг бол ийм боломж байхгүй байг л дээ. Таныг хооллож явах үед зоогийн газарт байрлуулсан зурагтын дэлгэцнээ хуучин автомашин борлуулагч ирийн тостаас нь царай нүүр дүрэн гараад ирэв. Амралтын энэ сайхан нарлаг өдөр манай Ямбисиг инк компаниар ороод гарах хамгийн тохиромжтой үе. Учир нь өнөөдөр борлуулалтанд олон тооны машин байгаагаас улбаалж бид үнийн тусгаалan хямдруулсан байгаа.
Бидний хүлээх алдагдал эрхэм таны ашиг болог. Гэхдээ зөвхөн өнөөдөр шүү хэмээн тунж ээлдэг зөөлөн холоогоор ярих болно. Амьдралдаа чамгүй олон зүйлийг туулж хал үзэж хашир суусан та их нэрийнхээ нүд рүү хараад инээмсэглэн байж тэд юу санал болгоод байгааг очиж нэг харчихвал хоёуланд нь алдаад байх зүйл үгүй үстэй. Эцсийн эцэст хэрвээ би худалдаж авахыг хүсэхгүй л бол энэ залуу намайг яаж ч ятгаад нэмэргүйчтэй хэмээн хэлнэ. Чухам ийм замаар л аргалан заллах эсвэл ятхан ойлгуулах үйл явцын анхны суурь тавигддаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч шийдвэр гаргахаар эрэлхийлж байна. Шийдвэр гаргахаар эрэлхийлэх гэдэг нь аргалан заллагч этгээдийнч үнэн шударга худалдагчийн хувьд ч маш чухал үзүүлэлт юм. Учир нь энэ үед ямар нэгэн шин зүйл авахыг хүсч бууга харуулж, танд байгаа бараа үйлчилгээ, онцгой мэдлэгийг өөрт нь хэрэгтэй гэдгийг харуулчихсан тул чадамжид худалдан авагчин өөрийгөө хамгаалах хариу үйлдэл элтэд суларсан байдаг. Худалдан авагч аль нэг боломжит төлбөрийг хараахан илүүд үзэн сонгоогүй байгаа ч өөрийгөө хамгаалах хариу үйлдэл нь суларсан. Өөрийн зорилгод хүрэхэд шаардлагатай мэдээллийг авах хүсэл зэрэг нь өөрийнх нь үзэл бодолд хөндлөнгийн хүмүүс нөлөөлж, өмнө нь цоошин хэтийн төлбөрийг нээх боломжийг өгч байдаг. Ингэснээр үйлчлүүлэгч цаг хугацаанд мэдрэг болох буюу аргалан заллах үйл явцын 2 дахь урьдчилсан нөхцөл бүрдэж байгаа юм. Цаг хугацаанд мэдрэг байна гэдэг нь маш чухал хүчин зүйл. Хүн бүхэн л цагийг маш нарийн мэдэрдэг шүү дээ. Бидний амьдрал дахь бүхий л үйл явдлууд маш эрчимтэй өрнөж асар богино хугацаанд шийдвэр гаргахад хүрдэг. Эрт босвол нэгийг үзнэ гэдэг үгч байдаг. Аргалан заллагч тэр, чин шудраг худалдаач тэр цаг давчуу байх нөхцөлд цаг хугацааны үн цэнийг улам ихээр мэдрэх тусам худалдан авагч сэтгэлийн өрлөөр шийдвэр гаргахад хүрдэг гэдгийг сайтар мэддэг. Тиймээс энэ бусдыг амжилттай аргалан заллах 3 дахь урьдчилсан нөхцөл буюу хожигдох нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Улмаар та автомашины зогсоол дээр эрэхтэй нөхцөл байдлыг бүрэн хянаж байгаа хэмээн боддог. Гэвч үнэн хэрэгтээ та тус механизмын дөнгөж нэг бүрэлдэхүүн хэсгэл болж байдаг. Таныг борлуулагч тосож уулзаад урьдчилсан товчхон ярилцлагын үеэр автомашины салбарт их л мэдлэгтэй гэдгийг харуулахыг хичээнэ. Та машин бүрийн талаар бүх зүйлийг нэгнгүү мэдэж чадахгүй. Харин борлуулагч ажлаа мэддэг учраас танд тохиромжтой хөлбөрийг харуулахын тулд таны юу хүсэж буг тэр ойлгохыг хичээнэ. Ингэснээр сайн санаат мэрэгжилтэнтэй холбоо барих 4 дахь урьдчилсан нөхцөл байдал бий болж байгаа юм. Эдгээр 4 нөхцөл нь бусдыг аргалан заллахад ч ятхан итгүүлэхэд ч гол суурь болдог. Гагцхүү эцсийн дүнд та болон түүнд түүний бизнест ямар үр дүн гарахыг борлуулагчийн зорилго санаарах л тодорхойлно. Үүнээс гадна өөр нэгэн урьдчилсан нөхцөл бий бөгөөд чухам энэ нь бүхий л ажиллагааны эцсийн үр дүнг тодорхойлж байдаг. Тэр талаар одоо ярилцъя. Хуучин автомашин худалдаж явах тухай бидний жишээн дээр дээрх бүх 4 урьдчилсан нөхцөл илэрхий байна. Энд дараачийн удаа юу болох ёстой тал дээр хэр зэрэг мэдрэг байхаа та урьдчилан мэдэж чадахгүй. Машинаа үзүүлж байхдаа худалдагч хэд хэдэн оновчтой сонголтыг санал болгосноос зөвхөн нэг нь л танд илүү тохиромжтой санагдана. Элдвээр төвөгтэй асуудал дээр анхаарч санаа зовох хэрэггүй. Учир нь эдгээр асуудлууд үнэн хэрэгтээ тийм ч яривхтай биш гэдгийг тэд танд тайлбарлах болно. Энд бүх тайлбарыг техникийн тал дээрээс тунч нарийн үндслэлтэйгээр боловсруулсан байдаг тул та чухам тэр машиныг л худалдан авах шийдвэрийг гаргана. Энэ мөчид та оюун ухаандаа уг машинаараа хангалттай яваад үзчихсэн. Харин одоо таны ээлж иржгээд машин худалдаж авах үнийн саналыг худалдан авагчид санал болгоно. Түүний царай хувирч тэрбээр менежертэйгээ ярьж тохиролцох учиртай тул ийм үнийг зөвшөөрч чадахгүй гин. Удалгүй тань дээр эргэн ирж анхны үнээсээ илүү хямд авч таны санал болгосноос илүү өндөр үнийг танд санал болгоно. Түүний сацуу өөр нэгэн худалдан авагч таныхаас илүү өндөр үнийг санал болгосон авч хараахан гэрээнд гарын үсэг зураагүй байгаа тухай мэдэгдэнэ. Таны санаа зовж эхлэх бөгөөд өөр нэгэн худалдан авагчтай холбоотой энэ түүх залмих байх магадлал хэр өндөр талаар бодож эхэлнэ. Хэрв үнэхээр зал байвал та хангалттай илүү их мөнгө төлнө. Үгүй бол машингүй хоцорно. Худалдагч танаас хэд удаа холдож мөн эргэж ирнэ. Эцэст нь ямар тач таны санал болгосноос илүү өндөр үнийг танд эцэлэн санал болгох бөгөөд үүн дээр та шинэ автомашины хөгжим эсвэл ээж бүрдэл дугуй авах болно гэнэ. Энэ нь түүний зүгээс хийж чадах бүх зүйл. Харин та нэн даруй шийдвэрээ гаргах ёстой. Хэрв та одоо яваад өгөх аваас өөр хэнийгэн худалдан авч уг машины эзэн болно. Эсвэл та худалдагчийн санал болгосон үнээр машиныг авч чадна. Ухаалаг хүн бүрийн нэгэн адил та жаахан адснаж байгаад хариу өгөхөөр шийднэ. Та бүх зүйлийг сайтар бодож үзхийг хүсч буй тул 2 цагийн дараа эргэж ирнэ хэмээн худалдагчтай тохиролцсон.
Тэрбээр зөвшөөрөх авч хэрв энэ хугацаанд өөр худалдан авагч дээрх болцлоор машин худалдаа авахыг хүсвэл та энэхүү машинаа алдна хэмээн мэдэгдэх болно. Цаг хугацаа өнгөрсөн л үдэш болж та сонгож авсан машинаа худалдан авах гэсэн санаархалдаа улам бүр итгэлтэй болж худалдагч тэр эргэн ирнэ. Чингэж заллан мэхлэх сүүлчийн урдчилсан нөхцөл бий болох буюу та үүрэг хариуцлагад холбогдно. Ухамсарын хийгээд сэтгэл санааны төвшөнд та үүрэг хариуцлагаа мэдэрснээр маш том алдагдлалд орохоос буцахгүй болно. Одоо та төлбөрөө хийх үүрэгтэй. Зайлтай сэргэлэн худалдагч тантай харьцахын хэрээр таныг тодорхой үүрэг хариуцлагыг өөртөө тогхоход хүргэж, улмаар бодол санааг тань бүтэн эргүүлж дөнгөсөн байна. Мэдээж хэрэг танд өчүүхэн төдий эргэлзэх сэтгэл байгаа ч та онцгой их алдаагүй. Тиймээс амжилттай нэмэ хийж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс худалдагч дээр эргэж ирснээр та уг машиныг худалдан авахыг хүсэж байгаа гэдгээ худалдан авагчид ойлгуулна. Гэвч харамсалтай нь өөр худалдан авагч илүү мөнгө төлөхөд бэлэн байсан тул аль хэдийн зарагдчихсан байхвээ. Иймдээ дуулсан та мэдээж сэтгэл санаагаар унана. Энэ чухам таны л авах ёстой машин байсан. Та түүнийг маш ихээр хүсэж байсан. Тэгвэл яагаад тэр дор нь аваагүй юм бэ? Харин одоо бүхнийг эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй болно. Ингэхдээ амьдралдаа хамгийн ашигтай наймаа хийх боломжоо алдчихлаа гэж байнга бодох болно. Та худалдагчаас өөр санал болгочих машин асуухад цаадах нь та маргааш ирэх аваас би туслая хэмээн уухан тас зөвшөөрнө. Ийхүү та хоёр тохиролцлоо. Дараагийн өдөр нь худалдагч таныг баяртай мэдээтэй өгтөнө. Юу гэвэл таны машиныг худалдаж авсан хүн хөрөнгө мөнгөгүй өртөө хүн байсан тул түүнийг санхүүжилтийн найдвартай их сурвалж олохоос өмнө та яг одоо худалдан авч болно гин. Та уг машиныг ахин алдахыг хүсэхгүй тул энэхүү дэгийг маш амархан өмгөж төлбөрөө тэр даруй хийн. Улмаар та шинэ машинаа унаад их л өндөр сэтгэгдэлтэйгээр тэндээс явж одно. Маргааш өглөө нь шинэ машинаа хараад эргэлзээ төрж магадгүй ч хөршөлтөнд хүртэл дажгүй машин байна гэж магтах тул та хятад инээмсэглэх болно. Хэд хоног өнгөрсний дараа анх худалдаж авах үеэр 10 хором төдий унаж үзэхэд анзаарэгдэхгүй байсан жижиг сажиг зүйлийг анзаарч эхэлнэ. Машины талаарх ерөнхий төсөөллийг авах тусам борлуулагчтай ахин уулзах хүсэл улам ихээр төрөх болно. Түүнтэй цахим шуудангаар холбогдох гэсэн оролдлоготой нь бүтлгүүтэх нь мэдээж. Тиймээс та машин зарсан компани оффист очих авч тэнд гэрээний нөхцөлд борлогдсон барааг буцаана гэж заагаагүй. Гэхдээ тэдний мэрэгжилтнүүдэд машиныг үзүүлж болно хэмээн хэлнэ. Үзэлгийн дараа машины бүхий л гэмтэлтэй зүйлийг засахад хэдэн зуун доллар зарцуулагдах болно гэдгийг олж мэднэ. Танд ямар цонголт үлдэхгүй. Машинаа доголдолгүй байгаасаа гэж хүсэж байвал та түүнийг засуулахаас өөр аргагүй юм. Хэрв нэн даруй засвар хийлгэхгүй бол хэдтэй улам их зардал гарах болно. Хамгийн ашигтай 8 нийтэн үр дүн ийм л байж. Та хууртагдж доромжлогдсноо мэдэрч яаж юм амархан хуурдснаа өөрөө ч ойлгохгүй үлдэнэ. Ганцхан та биш, бид бүгд л хууртагдан мэхлэгдэж байдаг гэсэн бодлол таныг тайвшруулна. Мэдээж хэрэг энэ нь тайвшрах хангалттай хүчин зүйл биш. Тиймээс хууртагдан мэхлүүлсэн олон хүн харуулсах сэтгэлд автаж заримдаа хяналтаа алдах нь бий. Залилагчийн гол зорилго бол зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлыг бодох явдал юм шүү дээ. Заллим эхлэх үйл явц ямагт төр зүрийн богино хугацаанд өнгөрдөг. Учир нь залдуулагч нөхцөл байдлыг эргэлзээтэй гэдгийг олж мэдэж, шаардлагатай мэдээллийг удаж төдөлгүй өөрийн туршлагаар олоод авчихдаг. Нөхцөл байдал үйл явдлын дистрааллыг шүүмжлэнгүй дүгнэж эхлэх тэр мөчөөс л урд өмнө илт байсан анхааруулах тохионуудыг ялгаж эхэлнэ. Яагаад тэдгэрийг тэр дээрөө анзаараагүй юм болоо? Тунгийн шийдвэр гаргахаар оролдож байх үед бидний хамгийн оновчтой гэж бодсон ямар ч шийдвэр зөв юм шиг санагддаг. Та өөрийн шийдвэрийг үнэн зөв гэдгийг батлахыг оролдож эхэлдэг. Заллим эхлэгч танд ямар нэгэн хувилбарыг санал болгоход та логик үндэслэлтэйгээр түүнийг эргэцүүлж, улмаар чухам ийм л шийдвэрт хүрэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрнэ гэдгийг тэр сайн мэддэг. Туршлагатай залливагч бол өөрийн ашиг сонирхолд нийцсэн үе олон нотлохоог танд гаргаж, шинэ сэтгэл хөдлөлийг буй болгож, улмаар таныг итгэхгүй болтол сэтгэл санаанд тань дарамт үзүүлэх болно. Сэтгэл судлаач Анжела Дейли энэхүү нөхцөл байдлыг 80-20-ын зарчмаар дүрслэх нь оновчтой хэмээн баталдаг. Гаргасан шийдвэр тань хэр оновчтой тал дээр та 20% эргэлзэж байвал энэ нь сэтгэлийн гүндэх таны эргэлзээг нөрөх хүсэл хийгээд нотолгоо халахлж байна гэсэн үг. Тиймээс та энэхүү эргэлзээг үгүй их аргыг эрэлхийлж, улмаар сэтгэл шулуудан амарлингуй байхыг хүсдэг. Аз болоход бүх төрлийн заллим эхлэх үйл ажиллагаа нь эцсийн дүндээ илэрч, заллим эхлэгч нар үнэн нүрээ харуулдаг билээ. Хэдийгээр бүгд бишчгэл олон хүн өөрт тохиолдсон гашуун туршлагаасаа бусадтай хуваалцдаг.
Онцгой тохиолдолд бидний ашиг тусын тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, шинээр хүн золиослохгүй тулд тодорхой болсон үйл явдал залилагч хүмүүсийн талаар мэдээлж сэрэмжлүүлдэг үлээ. Заллим эхлэх боломж байнга олддоггүй учраас залилагч хүнд удаан итгэж, түүнтэй удаан хугацаагаар харьцаатай байх боломжгүй юм. Эртээрөө хизээ нэгэн цагт хуурам эхэлсэн нь илэрч, улмаар үйл хөдлөлн зөрөлдөх нь тэр даруй анзаарагддаг болдог. Иймэрхүү зөрчилдөөн нь ихэвчлэн шүүхээр шийдвэрлэгддэг билээ. Энэ нь амтссан хэрэг 13 дахин гихчээр залилагч итгээд нэр хүнд нь хараахан баллагдаагүй байгаа тэрл газар шинэ байгаа онцлог гэсэн үг юм. Харамсалтай нь олон хүний хувьд хүсэн хүлээсэн зүйлийнх нь үндэс нь учирч болзошгүй хохирлоос нь илүү өндөр санагддаг тул олон хүн одоо ч гэсэн залдуулан мэхлэгдэж байна. Эцсийн дүнд заллим эхлэгчийг таньж мэдэх боломжгүй учраас түүний хуурам эхлэх оролдлого амжилттай болдог бус. Харин ашиг эрсдэл гэх харьцаа нь нөхцөл байдлыг бодтойгоор шүүмжлэн ухамсарлах оролдлогоос илүү хүчтэй байдгаас л болдог. Заллим эхлэх үйл явцын бүхэл нарийн ширээнийг дүгнэх гэж оролдъё. Та энэ үйл явцыг нэгэнгүй харах болно. Энд заллим эхлэх үйл явц ямар ч байдлаар илэрч болох бөгөөд түүний золиос болж эсвэл бусад хүнийг өөрийн мэдлгүй заллим эхэлчихгүй тулд үүнийг та мэдэж авах нь юу юунаас чухал юм. Товч дүгнэлт. Хуурам эхлэх, ядхан үнэмшүүлэх хоёрыг ялгаж болох цорын ганц оновчтой хүчин зүйл бол харилцан ярилцагчийнхаа шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөхийг хүсч буй хүний цаад санаархал юм. Хуурам эхлэх явдал нь үнийг санаачлан хийж байгаа хүний хувийн эрх ашигыг хангахад чиглэгдэнэ. Ядхан итгүүлэхийн гол зорилго бол тус үйл явцад оролцож буй бүх хүний хэрэгцээг хангах, ямар ч гарц хохирлоогүй харилцааг бий болгох явдал билээ. Хуурам эхлэлтийн дөрвөн чухал урьдчилсан нөхцөл бол худалдан авагчийн шийдвэр гаргах хүсэл, цаг хугацаанд баригдмал байдал, ялагдал хүлээхэд гарах гарц, нэр хүнд олж авах явдал юм. Хуурам эхлэх үйл явц нь зөвхөн богино хугацаанд үр ашигтай байдаг. Учир нь заллим эхлэгчийн санааргалыг хөндлөнгийн ажиглагч амархан илрүүлж чадна. Эсвэл нөхцөл байдал эргэлзээтэй болж ирэхэд амархан илэрдэг. Удирдлагын шийдвэр гаргах, худалдаа хилцээр явуулахад заллим эхлэх явдал огт тохиромжгүй. Хэрв та компанийнхаа орлогыг нэмэгдүүлж, албан тушаалын тал дээр өсөн дэвжихийг хүсэж байгаа бол хуурам эхлэх явдлаас зайлсхий. Богино хугацаанд л үйлчилдэг заллим эхлэх үйл явц нь урт хугацааны туршид хөгжин цэцэглэх боломжийг хизээж олгохгүй гэдгийг сана. Газар дэлхий жижигхэн тул заллим эхлэх явдал ямагт элрэн баригддаг. Амжилтанд хүрэхийг хүсэгчдэд зориулсан асуулт. Ядхан үнэмшүүлэх замаар амжилтанд хүрэхийг хүсвэл чин зорилго минь юу байх вэ? Заллим эхлэх үйл явцын золиос болсон жишээ таны хувьд юу вэ? Санаархлаас гадна хуурам эхлэлт, ядхан үнэмшүүлэх хоёрын ялгааг тодорхойлох өөр зүйл бий юу? Хуурам эхлэх явдлыг зөвтгөх ямар нэгэн хүчин зүйлийг та олж чадах уу?